Ер нь бол бүртгэл санхүүгийн зохицол хоо дээр ер нь бүртгэл хийх чинээс бас аюул том давуу тал болон давуу тал болж өглөө. Тэгээд тэрийг одоо цаашдаа үйл ажиллагаа явуулах болон үйл ажиллагааны чиглэлүүдийг бас ингээд өртгөх болон шинээр дроп гарах гэдэгс одоо яг тэр үйл ажиллагаанууд бол ингээд бүрэн боломжтой болж байна гэсэн үг. Тэгээд өмнө ямар боломжгүй байсан юм уу гэдэг нэг юм асуулт гарч магадгүй болохоор тухайн үед бүртгүүлэх ёстой одоо яг хуулийнхаа дагуу бүртгүүлэх ёстой хууль одоо сая өнгөрсөн оны 12 сард батлагдаж гарсан. Тэгээд тэрнийхэн дагуу бид ISO 27001 стандартыг хэрэгжүүлсэн гэх мэт юм хийх ажлууд бэлтгэл ажлууд зөндөө байсан. Тэрийг бүгднийг сайхан чиглэлээд сайхан өгөлтөө. Тэгээд энэ бол айгүй ажил болсон. United та. Тэгээд person одоо ингээд гоё болж байна. Энэ бол үйл ажиллагаа ингээд гоё чиглэлж юм гэж хэлмээр байна. Тэгээд ер нь бол Монголд нийтдээ 6 бирж байгаа тий. Санхүүгийн зохицол хороноос бол нийтдээ эхлээд 3 зөвшөөрөө дараад нь 6 гэж зөвшөөр нийтдээ 9. Одоо 9-ийг зөвшөөрсөн байгаа. Тэгэхээр Монголд бол одоо яг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа 9 бирж байна. Тэгээд энэний бол нэг нь болсон байна. Тэгээд ер нь дэлхий дээр бас яг энэ биржүүдийг регулейшн хийж байгаа бас цөөхөн хэдэн газрууд байгаа. Бермуда, Лихтенштейн, Дубай гэдэг ч юм уу, Араб Эмират гэдэг ч юм уу. Энэ улсуудын араас Монгол бас ороод тэгээд яг крипто болон NFT зах зээл дээр улсдаа бүртгүүлээд харилцагчаа таних болон мөнгө угаах одоо терроризмыг санхүүжүүлэхгүй байх гэдэг. Тэгээд мэдээллийн аюулгүй байдлын ISO стандартыг нэвтрүүлэх гэдэг маш том шаардлагууд тавигдсан. Тэгээд Монгол улс бас энэ зорилгоороо бол Төв Азийн крипто зах зээлийг регулейт болгосон анхны улсууд. Тэгээд эндээс хаб болох зорилготой байгаа гэдгээ санхүүгийн зохицуулахаараа бол бас хэлж байна лээ. Тэгээд бид нар ч гэсэн ерөн цаашдаа энэ үйл ажиллагаанд бол оролцож энэ чиглэлээр өөрсдийн одоо биржүүдээ цаашдаа хөгжүүлж явна гэсэн ийм зорилготой байгаа. Тэгээд бүх багийнхандаа энэ дээр ажилласан багийнхандаа бас баяр хүргэе. Тэгээд цаашдаа бас энэ нь бол манай харилцагч нарт илүү их аюулгүй тэгээд дээрэс нь илүү хөгөөжтэй үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх одоо томоохон алхам болох байхаа гэж бодож байна. За хоёрдугаар ярих сэдэв маань бол ер нь coin гарснаас хойш бас ер нь ингээд жилийн хугацаад өгч байна. Тэгээ энтэй холбоотойгоор ер нь coin-ийнхаа white paper-ыг бол бид хэд бас хийгдсэн ажлуудаа дүгнээд тодорхой өөрсдийн одоо нийтийн сувгуудаар хүргээд эхэлсэн байгаа. Тэгээд энэ талаар бас ажиагаа өнөөдөр стейж дээр бас white paper-ийн талаар бас хүмүүст мэдээлэл өгөөч гэж өсмөр байна. Тэгээд энэ дээр бусад одоо фаундерууд болон бусад партнерууд маань өөрсдийн зүгээс нэмэх юмнууд байвал бас нэмээд явчих юм шүү. За тэгээд ажиагаас эхлэе хэвдэл. За ер нь бол манай white paper-ыг хүм болгон мэдж байгаа тийм. Мөн дээр байгаа анх гарснараа сайтн дээр байгаа анх гарснараа линкүүд нь байдаг. Яг тэр ажлынхаа дагуу бид нэр энэ жил 22 онд хийх гэсэн roadmap дээр яг ямар ажлууд хийвээ гэдэг юугаа тайлбарласан байгаа. Ажлуудаа тайлбарласан байгаа. За зарим ажлууд нь бол айгүй тодорхой улирлаар нь тавьсан, эдгээр улирлгээ тавьсан. Зарим нь бол ер нь энэ жилдээ хийнэ гэсэн тийм ажлууд байсан. Тэгээд бүр нэрийн явах юм бол нэр бас тавьсан байгаа те сошиал дээр. Нэрийн бүр ярих уу яах вэ билгүнэ. Нэг нэгээр нь эсвэл яг уу том хийгдсэн ажлуудаа дурдаад явчих уу?
ер нь нөгөө юм ерөнхий бас юм том milestone бас байна тий. Тийм. Дундуур нь бол мэдээж жижиг детальны маш олон ажлууд хийгдэж байгаа. Тэдний нь бол гэхдээ бид нар бол олон нийтийн утсуудаар бол жижиг детальны бүх ажлуудаа ер нь эхнээс нь репортлоод явж байгаа. Өнөөдөр яг ерөнхий white paper overall хийгдсэн том ажлуудаасаа бас зарим нэгэнд урьдаад явуул зүгээр хаа гэж бодож байна. За тэгээд за том ажлууд гэх юм бол ерөнхийдөө яваад стриминг сервис нэлээд том ажилд орж байгаа. Стриминг сервисийг оруулсан. За тэгээд Chon дээр мэдж байгаа Chon collectibles маань гарсан. Давхар Chon дээрээ суйрлаад нөгөө хөрөнгө оруулалт хийх боломжуудтай хэдэж гарсан. Тэр бас мэдж байгаа. За Flappy юу дээ? Wolf тоглоом мини гейм гарсан. Бас мөн white paper дээр байгаа. Давхар юун дээр Metaverse дээр бас нэг байгаа. Sandbox-тай хамтарч тоглоом хийн гэдэг. Энэ бол бас нэлээд том ажил. Маш амжилттай явж байгаа ажил. Одоо зөвлөлтөд явж байгаа. Яг Sandbox-ийн илүү зүгээр нэг хэрэглэгчгээс илүүтэйгээр партнер болоод ажиллах боломж бүрдсэн. Энэ бол одоо Metaverse чиглэлдээ бол баг ихэнх компаниуд хийж амжаагүй л яваад нэг бол олон партнер бол Sandbox байхгүй. Тэгэхээр энийг бол маш том ажил болсон гэж бодож байгаа. За тэгээд жижиг ажлууд гэх юм бол бас нэлээдгүй хийсэн. Sefernet. За тэгээд merchandise тэ янз бүрийн merchandise-ууд байна. Босилинг бодоод бас сэлэнг merchandise Stardust гэдэг. Эднэр бол white paper дээр байхгүй. Гэхдээ юугаа дагаад чоноо дагаад хөгжүүлэлтэд дагаад ингээд цаашаа илүү шинэ ажлууд нэмэгдээд явж байгаа. За тэгээд үндсэн ажлууд бол угаасаа white paper дээр бичигдсэн байгаа даа. Тэднэрийг бид нэр 100% ерөнхийдөө ингээд дүгнэхэд бүгдэн рүү нь ороод бүгдэн дээр нь үр дүн гаргаад ингээд юмнууд хийгдсэн байгаа харагдаж байгаа. Дээр нэмээд зөвхөн white paper-ийн дагуу ингээд хийчихэл болчихж байгаа гэсэн үг биш. Энэ нэг салбар нь өөрөө юм шин салбар болохоор ямар ч шин зүйлүүд гарч ирж болно. Бас тийм учраас тэрнтэй холбоотой хоёр том бас төсөл энэ дундаас гарч ирсэн байгаа. White paper дээр байхгүй. Тэр нь болохоор нэг нь brand box гэдэг төсөл. Энэ болохоор олон улсад илүү анхаарсан төсөл байгаа даа. Олон улсын одоо luxury brand гэж яригддаг те. Dolce Gabbana ч юм уу те. Ducati, за тэгээ Rolex цаг гэх мэтлэн ийм брэндүүд дээр NFT marketplace нэвтрүүлэх одоо өөрөөр хэлбэл тэр брэндүүдийг юу яадаг компани, толгой компани нь бид нартэй ингэж хамтарч ажиллах болсон байгаа. Тэгээд энэ бас нэлээд том мэдээ байгаа. За тэгээд brand box шинээр гарч ирсэн. Шинээр бас хөгжүүлэлтийн ажлууд нь хийгдээд явж байгаа. Гэрээ контракт бүх юм зурагдсан. Энэ бол хийгдэж дуусахтаа нэлээд бас том ажил болох байх. Дэлхийд дээр ерөөхдөө таниулж гин гэсэн. Энэ брэндүүдээр таниулаад бас энэ жааштай NFT coin-ийг бас таниулна. Ийм үр ашигтай ажил байгаа. Бас нэг ажил нь болохоор бас мөн шинэ ажил white paper дээр байхгүй. Гэхдээ айгуус шинэлэг team project. Тэр нь proof layer project нь болохоор ерөнхийдөө та бүхэн Chon фестивал дээр ирсэн бол proof layer-ээр бүгдээр орсон. Зарим нь бас мэдж байгаа бах тий. Ямар нэгэн ивент байгуулах эсвэл ивентэд оролцох тий тэгт шалгуулах гэх мэтлэнгийн ийм боломжууд байдаг. Уламжлалт маркет дээр бол ийм системүүд зөндөө байдаг. Eventbrite ч юм уу тий. Америкт бол том нь бол тийм байдаг. Крипто дээр бол даваа тал нь юу байгаа гэвэл NFT блокчейн дээр болохоор илүү найдвартай одоо кодуудаа хуулуулах боломжгүй очиод нөгөө playtime дээр энэ жил гарсан шиг бүүн асуудал гарахгүй тий орсон ороогүй гэж юм ярихдаггүй давхар хуулж зарж болохгүй гэдэг юмнуудыг шийдэж байгаа тийм шийдэл байгаа. Тэгээ энэ шийдэл болохоор proof layer нь болохоор
крипто блокчейн дээр байгаа яг хэрэглээ болж орж иж байгаа utility хэрэгжилж орж ирж байгаа прожект. Тийм учраас асар сонирхолтой зөвхөн Монголын гэж явахгүй Wallfest дээр бид нар бол хийцэн. Энийг бол илүү international Америкта гаргаад Америкийнхаа яг крипто сонирхдаг яг тэр нэг хүмүүсүүдэд нь илүү ойрхон одоо түгээхээр ажиллаж байгаа. Тэгээд тэрний нэг нь болохоор сая бас сар гаруй хугацаанд дотор гэхэд бид нэр энийг ярьж явсаар байгаа юм хийцэн учраас ярьж явсаар гарсан байна. Тэгэхээр энэ бол бас нэлээд том ажил байгаа. Энийний цаа цаанаа ямар ч үстэй гэвэл бид нар гадшаа гарах хэрэгтэй гэдэг байгаа интернэшнл бид нар танигдах хэрэгтэй гэдэг хүрээнд хийгдэж байгаа л гэсэн. Тэгээ одоо proof layer-ийг хэрвээ ингээд ашиглаад эхэлчих юм бол блокчейн-ийн шийдлийг ашиглаад крипто community ашиглаад цаашлаад board app ч юм уу том ивентүүд энийг ашиглаад эхлэх юм бол юу аа гэсэн үг. Дэлхийд танигдж байна гэсэн үг тийм. Тэгэхээр энэ талаараа бас хэлэх гэсэн. За тэгээд энэ хоёр том ажил байна. Тэгээд өшөө дахиад бас төлөвлөгдсөн байгаа бас нэлээд том ажил байгаа. Одоо ер нь бол эхлэх гэж байгаа тийм ажил байна. Тэрийг бол одоохондоо хараад яриад явах гэж бодож байна. Яа, би Jack хоёр нэмэх юм байна white paper дээрээс. Тэгээ ер нь бол дурд ер нь нэлээд юмудад дурдчих боллоо. Тэгээд эндээс бас тэгээ зөвхөн одоо нэг white paper дээр баригдах. Тэрс илүү тэндээс нь тэгээ одоо white paper дээр баригдаад одоо зөвхөн white paper гэдэг юм уу айгу бас limited дээрээс нь тэг бас хийх юмудаа хийцэн гэж одоо тэг одоо ер нь хийх юмуд бол ер нь айгу хийхэд болцсон байгаа юм байгаа. Тэгээд зөвхөн өдөр white paper-ээр ингээд яа ингээд limited бас байж болох ба тэгэхээр дараагийнхаа бас яг хийх хэрэгтэй юм одоо тэг одоо сая бас ингээд brand box гэдэг шин гадны гадшаас хийсэн marketplace marketplace ажлууд болон тэр юмуд гэсэн хэдийгээс дурдлаа. Тэгээд энэ бол бас их том ажлуудын нэг болж байгаа. Тэн дээрээс одоо ингээд партнер байдлаар оролцсон. Тэгээ одоо яагаад бас яг энэ brand box-то явах шаардлагатай болж байгаа. Одоо тэгээ яагаад гэдэг энэ партнершип бас ингэ чухал юм гэхээр бас яг энэ партнершип бодно гэдэг чинь одоо тийм түншлэл үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо юу гэх юм ямар нэгэн газар төлбөрийн төлөөд одоо coin хийх байгаа биш үү? Энэ ч бодвол ахиж нэг юм бүхэл бүтэн суур болон одоо юу гэх юм баялаг нэртэй. Тэгэхээр баялаг үүсгэж бүтээж байгаа гэж бодоод байна. Тэгээд энэ тэр үднээс бид нар бол энэ тэр талаасаа илүү чухал байгаа. Баялаг бүтээх одоо тэгэхээр одоо бид нар шууд технологийн хүмүүсийн технологиогоор баялаг бүтээж байгаа тэр бол хамгийн чухал point гэж бодож байна. Тэгээд бид нар бол хийж чадсан хамгийн гол нь хийж чадах нь чухал хийж чадсныхаа дараа тэрийг бас олонний бүтээл болгох нь бүр чухал юм санагдаад. Тэгэхээр энэ бас юм шат дараалтай юм хамтарч байгаа байгууллагын гэсэн сэтрийг нь яаж зүгэх үү цаашаа юм олонний бүтээл болгох тал дээр илүү фокусж ажиллах байгаа. Бид нар болохоор илүү product талаас спорт product үүсгэх талаас илүү фокуслаад явах юм тийм байна. Баярлалаа. Тэгээд манайхан тэгээд илүү юмнаас дэлгэрэнгүй мэдээлэл авахар бол манай сошиал сувгуудаар ороод бидэд бол ерөнхийдөө бүх мэдээллүүдээ эхнээс нь олон нийтэд тавиад ажлын тайлангуудад тавиад явж байгаа.
энэтэй бүгдээрээ танилцаарай. Тэгээд ер нь бол white paper дээр хийгдэж байгаа ажлууд энэ бүх юмнууд бол бид хэд төлөвлөгөөнийхөө дагуу өөрсдөө хөгжүүлээд шинээр хийгээд суурьдад бүтэц койны ашиглалтыг ер нь нэмэгдүүлэх чиглэл рүү маш олон төрлийн төслүүд хэрэгжүүлж байгаа. За тэгээд яг одоо ирээдүйд ойрын хугацаанд хэдүүлээ бас бодож дэлхийн нийтийн макро орчин эдийн засгийн байдал бас эргээд сэргэх үед бол нөгөө сайлаа бэлтгэхээр саваа бэлтгэдэг шиг хэдүүлээ бас энэ дэд бүтцүүдийг бүгдийг хөгжүүлсэн эндээ эргэлдэх өөрсдийн гэсэн экосистемийг хийцэн ингээд байж хат бол бид хэд бол community-гаараа хүчтэй иргэн гэрэлт хийж чадах байхаа гэдэг бол итгэл үнэмшил дүүрэн байгаа. Тэгээд эндээ бол бид хэд ууштай шантрахгүй ажиллаа хийгээд явна. Тэгээд та бүхнийгээ ч гэсэн бидэртэй бас хамтдаа манай ажлыг тусалж дэмжиж явж байгаасай гэж хүсэж байна. За дараагийн асуулт бол бас яг энэ койны хэрэглээтэй маань цэвэр холбоотой. Бид бүхэн одоо та бүхэн burn protocol буюу сар болгон одоо MNFT койныг тодорхой томьёоны дагуу шатаадаг болоод одоо 3 дахь сар дээрээ ирж байна. Тэгээд яг энэнийхээ дагуу өчигдөр бол өнөө өглөө бид хэд бол 3.1 тэрбум койныг бол шатаасан байгаа. Тэгээд удахгүй бид хэд бас олон нийтийн өөрсдийн сувгуудаар энэ burn-тэй холбоотой мэдээллүүд яг дүнгуудыг нь бол танилцуулна. Тэгээд одоо burn protocol гарснаас хойш бол бид хэд бас нэлээ эрчимтэйгээр бараг 70-80 орчим тэрбум койн одоогийн байдлаар шатаасан байж байгаа. Тэгээд та бүхэн бас энийг хараад яваарай. Ер нь бол цаад утгаараа койныг ингэж тодорхой дүнгээр тогтмол одоо орж ирсэн орлогоосоо ингэж шатаана гэдэг бол ирээдүйд бол энэ үндсэн supply маань багасаад бид нар хэрэглээг нэмээд явхаар энэ бол койн эзэмшиж байгаа, койн холд хийж байгаа хүмүүсийнхаа одоо койны үнцийн байлуугийн өсгөх зорилготой ажил хийгдэн. Тэгээд ер нь бол доктортой тууштай хийж ер нь аль нь үр дүнд хүрэх юм байна гэдэг ийм бодлогыг бол удирдлагын багийн зүгээс одоо бариад явж байгаа. Тэгэхээр дараагийн сар ч гэсэн энийг үргэлжлүүлж явах болно. Энэ сар ингээд энэ койно тодорхой хэмжээгээр шатааж байна. Тэгээд энэ бол цаашдаа бидэрт бол үр дүнгээ өгөх байхаа гэж бодож байгаа. За мөн одоо Монгол NFT-ийн зүгээс бол ер нь олон компаниудтай хамтын ажиллагаа эхлүүлээд заримтай нь бол бас тодорхой гой бүтээгдэхүүнүүд зах зээл дээр гаргахад бэлэн болоод захиалгыг аваад эхэлсэн байгаа. Тэгээд энэ талаар бас мэдээлэл өгөөч гээд функцийг ярихыг хүсэж байна. Тэгээд энэ дээр ямар байгууллагуудтай ямар бүтээгдэхүүн зах зээл дээр гаргахаар болж байгаа. Энэ бүтээгдэхүүнүүдийн давуу талууд нь юу байгаа? Энэ талаар бас бидэрт мэдээлэл өгөөч гэж хүсэж байна. Хай манайхан. За энэ дээр манай нэрч бүтээгдэхүүнүүдийн тухай ярих шиг байна те. Нэрч бүтээгдэхүүнүүд яг өмнөх юмнууд дээр хэлэгдсэн байгаа. Бид нар яг 3 төрлийн ерөнхийдөө бүтээгдэхүүнүүдийг барьж авчиад тэднийг ягаад явж байна? Зах зээл нэвтрүүлэхээр явж байна. Эхнийх нь банк санхүүгийн зах зээлтэй тоглогч голомт банктай хамтраад төлбөрийн картыг гаргая гэдэг санал явж байгаа. Тэгээ энэ нь бол ерөнхийдөө ажил хэрэг болоод карт маань юугаараа ялгаатай байх вэ гэхээр ерөнхийдөө бол бүх картнууд дээрх зураг нь өөр байна. Дээрээс нь тэр нь зөвхөн тухайн хүний эзэмшдэг чоны мэдээлэлтэй, чоны зурагтай карт байна гэж. Тэгээ олон улсад бол яг нэгж бүтээгдэхүүн болгоноор нь өөр хэвлэсэн, өөр бүтээгдэхүүнийг агуулсан ийм карт бол байдаг юм байна. Тэгээд энэ нь өөрөө хэвлэлт болон тэр нөгөө үйлдвэрлэлийн процесс дээр маш тийм нарийн одоо үйл явцууд гарч байгаа. Тэгээд тэр болгоныг бид нар ерөнхийдөө энийг нь маш тийм уян хатан байдлаар шийдэх гээд
яваад байгаа. Тэгээд ихний захиалгууд маань одоо юм дээр яваад эхэлсэн байгаа. Бас сая цаа зөвшөөрөл авахтай холбоотойгоор манай нэг гүйлгээнүүд нэг хэсэг гарахгүй болоод бид нэр тэрийг төр хаацсан байсан. Одоо бүх юмнууд бол хэвэн болоод ажиллаж байгаа. Дараагийнх нь болохоор уух шингэн үсний бүтээгдэхүүн дээр аппартай хамтрал бүтээгдэхүүн гаргахаар тухайн бүтээгдэхүүн маань тэрэг зэлэн гундаа байх уу, сэнгүүр эсвэл юу гэдэг те фиб байх уу гэдэг дээр бид нар ерөнхийдөө бүтээгдэхүүн үйлчлэлтийн шатанда ороод явж байна. Тэгээд тэр бүтээгдэхүүн маань эх жилээс ерөнхийдөө худалдаанд гараад явна гэдэг тийм төлөвлөгөөтэй байгаа. Сүүлийнх нь болохоор бид нэр чамнуудад зориулсан мерч бүтээгдэхүүнүүдийг ерөнхийдөө загварын одоо улам бүр тэлээд явнаа гэж бодож байгаа. За. Тэгээд түрүүн бас Ажаа маань дурдаад өнгөрсөн proof layer гээд манай бас white paper дээр дурддаггүй мөртлөө маш амжилттай хийгдэж байгаа юм сонирхолтой төсөл байгаа. За тэгээд энэ талаар болон удахгүй бас NFT Сан Франциско болох гэж байгаа. Тэгээ энэ дээр бас манайхан оролцохоор болж байгаа. Тэгээд энэ талууд энэ мэдээллүүдээр бид нар тус тодорхой апдейт өгөөч гэж Jack-ыг урьж байна. Hey guys. За энэ өдрийн мэнд хүргэе guys. Уулзаг нэлээд удсан байна. Сүүлийн үед нэлээд busy байлаа. Шинэ прожектор ерөнхийдөө суугаад. Тийм ер нь бол юу яаж байгаа бид нар энэ хүү шинэ прожектор ерөнхийдөө бол яг token gating тийм secure token gating гэдэг тийм solution ерөнхийдөө provide хийгээд байгаа. Тэр нь яаж байгаа вэ гэхээр ерөнхийдөө бол яг NFT ингээд life cycle-ыг бодох юм бол ингээд дотроо ерөнхийдөө ингээд 5 хэсэг бүрдээд байгаа юм. Тэгээд Монгол NFT болох тэр ихний 4 хэсгийг яг хийгээд proof layer болох тэр хамгийн сүүлийн тэр нэг хэсгийг ерөнхийдөө хийж байгаа. За энэ яг ямар хэсгээс бүрдэж байгаа гэхээр яг NFT-г ингээд хараад үзэх юм бол NFT гаргахад анх нөгөө нэг NFT юунд гарах гэдэг байгаа юм те арт гаргаж байгаа юм уу эсвэл яг юун дээр NFT гарах гэдэг байгаа юм те тэр нь байна. Дараад нь болох тэр хоёрдугаар layer дээр нь болох тэр яг smart contract нь байгаад байгаа юм. За smart contract-ыг үүсгэх те тухайн NFT зориулж за тэгэнгүүтлээ тухайн NFT зориулаад одоо NFT-нд болчлоо smart contract нь бэлэн болчлоо. За гурав дахь нь тухайн NFT бэлэн болсны дараа анх дахь зах зээл дээр яаж гарах вэ гэдэг нэг байна. Анх дахь зах зээл дээр. За анх дахь зах зээл дээр гараад хэрэглэгчдэд хүрсний дараа тухайн NFT хоёр дахь зах зээл дээр яаж гарах вэ? Тэгээ хоёр дахь зах зээл дээр яаж явагдах вэ гэсэн ийм дөрвөн ерөнхийдөө үе шаттай болоод яг одоогийн байдлаар яг дэлхийд даяараа ер нь бол яг ингээд анхаар тандуулаад яг тэрүүн дээр ер нь хөвчлэн бүх юмнууд ерөнхийдөө төвлөрсөн явагдаад байгаа. Харин proof layer дээр болох дээр 5 дахь үе шат буюу за хүмүүс одоо NFT-тэй болчлоо. Энийний дараа энэ хүмүүс одоо тухайн өөртөө байгаа NFT-г одоо юунд хэрэглэж болох вэ гэдэг асуултууд гарч ирж байгаа. За тэр асуултанд юу хариулахын тулд болох дээр proof layer NFT болон бусад өөр токенуудаар ерөнхийдөө token gating хийдэг тийм үйлчлэгээ гаргаж ирж байгаа гэсэн. За token gating гэхтэр ерөнхийдөө бол ямар нэгэн одоо үйлчлэгийг авахд юу яаж бол өөрийнхөө wallet-ыг холбоод за яг ийм NFT-тэй хүн байх юм бол энэ үйлчлэгийг авч болно гэдэг ч юм уу те. За сая бол юу яасан Монгол NFT-г 1 жилийн өдөр Wolf Festival болсон. Тэр Wolf Festival дээр болох дээр зөвхөн чонтой хүмүүс тухайн Wolf Festival дээр оролцож болно гэсэн нэг use case байсан. Тэр use case дээр болохоор бид нар proof layer-ыг хэрэглээд за яг энэ хүн энэ чонтой мөг гэдгийг шалгаад за хэрвээ энэ чонтой байх юм бол тухайн хүн ивентэд болно, орж болно гэснийг proof layer-ээр ингээд шалгаад оруулчихж байгаа юм. Яг энүүнтэй адилаар маш олон одоо use case-үүд ерөнхийдөө бол proof layer дээр гарч ирж одоо ер нь хэрэглэгдэх гээд явж байна. Тэгээ эхнийх нь бол NFT Сан Франциско дээр бид нар бол ямарчсан хамтарч ажиллах гээд ямарчсан бүх ажлууд хангагдаад ингээд явж байна. Тэгээд бас NFT Сан Францискод бол биднээс өөрөлдсөн оролцсон. Тэгээд тухайн үед болох дээр яг оролцоод бид нар бас мэдээллүүдийг бас ингээд өгөх байхаа гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр нэг гоё болж байгаа юм нь бол
Jack дээрээ нэмээд хэлэхэд бидний хийж бүтээсэн одоо Монгол NFT-гийн баг хамт олон манай Jack-ийн удирдах хийж байгаа төслийн одоо NFT Сан Франциско гэдэг энэ том ивент дээр манай энэ одоо сервисийг ашиглаж байгаа энэ явдал бол маш том бидэрт бас олон нийтэд танигдахтай, хүнд таниулах монголчууд, монгол залуус одоо бас ийм хийж чаддаг, бүтээж чаддгаа гэдгийг бас олон нийтэд харуулж байгаа бас гоё үйл явдал гэж харж байгаа. Тэгээд энэ хийж байгаа төсөл дээр нь бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд цаашдаа бүр олон их одоо олон улсын төслүүд манай энэ бүтээгдэхүүн үйлчилгээг ашигладаг, энэ нь үр өгөөжөө өгдөг, эргээд энэ нь манай community-да үр өгөөжөө өгдөг болох байхаа. Болоорой гэж ерөөё. За. Таньх бас нөгөө нэг нэмэлж байна. Сая дээр би NFT Сан Франциско гэж яг юу ивент мэдгүй байгаа хүмүүсээ бол линкийг нь тавьчлаа. Stage дээр тэгээ ороод бас харж болно. Энэ бол жилд ер нь нэг хотод нэг жил нэг л удаа болдог. Тэгээд Сан Франциско бол одоо Silicon Valley яг захиурын үндийн төв хот гэж яригддаг. Бүхэл технологийн хамгийн топ компаниуд байдаг хоттой. Энд болж байгаа хамгийн том NFT конференс инжлэх. Тэгээд энэ талаар мэдээлэлүүд байгаа. Энэ дээр ярих хүмүүсүүд нь байгаа даа. Маш тий олон топ одоо хүмүүсүүд энэ дээр бас ирж байгаа энэ ивент дээр ирж байгаа. Тийм учраас энэ дээр нөгөө нэг сая дахиад тавтаад хэлэхэд бидний хийсэн юм шийдэл гарч ирж байна гэдэг бол амар тийм бахархууштай юм болж байгаа гэдгийг хэлэх гэсэн. За. Тийм тэгээд яг энэ proof layer-тэй холбоотойгоор бид нар бас яг одоо Монголд дотооддоо ашиглаж болж байгаа хоёр дахь одоо том жишээ бол та бүхэн бас сонссон бах удахгүй Rocket Day маань өөрийн гэсэн нэлээд удаан хугацааны дараа бас өөрийн гэсэн бодлолтоо хийхээр зарлаад билетүүд нь ерөөсөө pre-sale энэ нь зарагдаад 30 минутын дотор бүх билет нь зарагдаж дууссан байгаа. Тэгээ та бүхэн санаж байгаа бол Rocket Day маань манайхтай бас хамтарч ажилладаг. Тэгээд энэ шугамаараа Broken Souls гэдэг өөрийнхөө NFT-г олон нийтэд гаргаад тэр NFT-гээрээ дамжуулж одоо NFT эзэмшигч нартайгаа хамтарч дуу бүтээгээд тэр дундаа клип хийгээд тэгээд энэ шинээр тоглогдож байгаа тоглолт нь бол Broken Souls гэдэг нэртэй. Тэгээд одоо бидэрт бас айгүй том давуу талыг одоо NFT эзэмшигч нартаа олгосон байгаа. Хэдийгээр одоо энэ нь анх NFT зарагдахтаа бол ийм давуу тал өгөөж benefit байгаа гэж зарлаагүй боловч бас гоё шинэ давуу тал өгсөн байгаа. Тэгээд энэ талаар манай Пунци бас дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Манай баяраа Rocket Day маань 11 сарын 4-нд Broken Souls гэх тоглолт ерөнхийдөө хийгээд болсон. Тэгээд 4 NFT эзэмшигчид маань тоглолтондоо өргөдөж байгаа үнгүй орно. Тэгээд 10 жилийн хугацаанд өөрийн зохион байгуулсан ивенттэй өөрийнхөө тоглолтуудад ерөнхийдөө 4 NFT-тэй хүмүүсээ урья гэж хэлжсэн. Тэгээд тэрнийхээ дагуу 4 NFT-тэй хүмүүсээ урьж байгаа. Тэгээд Broken Souls NFT holders гэдэг Discord group байдаг. Тэр дээр бол бид нэр гол мэдээллүүдээ бас өгөөд яваад байгаа. Тэгээд 4 NFT-тэй хүмүүс маань яаж тиктэй авах вэ гэдэг яриа байгаа. Энийг бол бид нөө Pro Player гэдэг аппликейшнаараа дамжуулаад өгөө гэдэг шийдэлтэй байгаа. Тэгээд Pro Player дээр ерөнхийдөө одоогийн байдлаар 44 NFT эзэмшигчид байна гэдэг тоо гарсан. Тэрүүгээр нь тиктийг нүүрсгсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө 4 NFT-гээ Damask руу гаргаад Pro Player-ээр NFT-гээ чек хийлгээд тэгээд өөрөө тикт авнаа гэсэн. Тэгээд тэр тиктээ бол ерөнхийдөө очиад үзүүлээд орчоод ямар ч асуудал вэ гэж байгаа. Тэгээд NFT-нүүдээ маань үнэ жоохон өсөөд эхэлсэн байлээ. Тэгээд гадуур 1500 тикет ер нь зарна гэж төлөвлөөд тэгээд тэр маань ерөнхийдөө хэдхэн цагийн дотор зарагдаад дууссан. Тикет нь олдохгүй байгаа. Тэгээд NFT эзэмшигчдээ ер нь заавал энэ тикетээ өгнө гэдгээр ерөнхийдөө анханасаа бүх юмнуудын тоонууд нь гаргаад төлөвлөсөн. Тэгээд энэ хүмүүсийг заавал issue гэдэг тийм
даалгавартай явж байгаа. Тэгэхээр одоо хэрвээ Broken Souls NFT-г эзэмшдэг хүмүүс байх юм бол бүгдээрээ pro player-ээр ороод NFT-гээ тикет авах юм байна. Тэгээд NFT гэдэг энэ бүтээгдэхүүний бас яг боддоор амьдрал дээр хүмүүст хэрэглэгдэж байгаа уран бүтээлчдийг өөрийнх нь фэнүүдтэй холбож өгж байгаа. Тэгээд ямар хүн тэр уран бүтээлчийг дэмжиж байгаа, хин тэр хүний фэн юм бэ гэдгийг бас гэж гоёор гаргаж өгдөг бас энэ NFT гэдэг продактын бас айгүй гоё давуу тал байгаа. Тэгэхээр манай баяраа маань бол бас өөрөө иймэрхүү технологийн талын маш их сонирхдаг, өөрөө тоглоом хөгжүүлдэг учраас бидэртээ маш ойрхон ажилладаг. Тэгээд энэ NFT гаргасныхаа одоо гаргаад NFT-г нь худалдаж авсан хүмүүс нь одоо ингээд жил болгон иймэрхүү сюрпризтэй гоё байх нь байна. Тэгээд энэ дээр бол бас баяраа амжилт хүсье, баярлалаа. Тэгээд баярагийн NFT эзэмшдэг залуучууд маань NFT-гээ өөрийнхөө MetaMask руугаа гаргаад MetaMask-аараа Proof Layer руу ороод өөрийнхөө ticket claim хийгээд 11 сарын 4-нд очиод тоглолтоо үзэж болох юм шүү. Тэгэхээр эргэн тойрны ч юм уу эсвэл өөрөө Broken Souls авсан болол энэ талаар бас мэдээлэл хүргээрэй. Тэгээд өөрийнхөө билетийг аваад баярагийн тоглолтын дээр нөгөө талдаа бас нэг ийм юм үсэг та. Би одоо Rocket Bay-ийн тоглолтыг ингээд бүгдийг нь үзчихсэн. Тэгээ харангийн тоглолтыг бүгдийг нь үзчихсэн гэж ингээд ярмаар байдаг. Тэгээд ингээд хүмүүст үзүүлэх юм байхгүй байгаа гэдэг тийм. Тэнгүүт тэрийг одоо Pro Player дээр ерөнхийдөө ингээд баталгаажуулаад өгч байна гэсэн. Тэнгүүт миний бүх тиктүүд ерөнхийдөө Pro Player дээр ингээд цуглаа яваад байна. Яванда энэ чэнэсээ бас нөгөө Rocket Bay маань миний бүх тоглолтуудыг ийм үздэг хүн байд юм байна. Энэ пенүүдтэйгээ уулзаач тийм үү те. Дараагийн нөгөө юм гоё юмнууд ингээд хийхэд нь бас энэ Pro Player гэдэг аппликейшн маань туслаад явах юм байгаа шүү. Окей. За баярлалаа. Тэгээд энэний дараа бол хит хитэн мэдээллийн зүгээр шин чанартай юмнууд байна. За эдрийгээ би зөв мэдээллийн шин чанартай учраас хилээд явчих. Ер нь бол бид хэд бүх одоо манай дээр хэрэгжиж байгаа төслүүдийг маш цэгцтэй мэдээлэл тайлагналтыг сайжруулахын үндсэн дээр бүгднгийнх нь сошиал сувгууд болон олон нийтийн сувгууд албан ёсны вебсайтуудын бүгдийн салгаа тусад нь хийгээд хөгжүүлсэн байгаа. За тэгээд энэ талаар бол бид хэд ерөнхийдөө бас өөрсдийн олон нийтийн сувгуудаар мэдээллүүд өгөөд явж байгаа. Тэгэхээр яг нэг Монгол NFT гэдэг төслийн хүрээнд чонтой холбоотой, coinтой холбоотой, Монгол NFT-тэй холбоотой гэдэг ингээд бүх мэдээллүүд нэг газраар яваад байгаа нь бас хүмүүст төрөгдөл үүсгэх мэдээллийг олж чадахгүй байх, хэтэрхий дарагдах ч юм уу тийм. Иймэрхүү сул талууд байна гэж бид хэд үзсэн учраас бүх төслүүдийг салгаад төсөл тус болгон өөрсдийн гэсэн албан ёсны сувгуудтай болоод явж байгаа. Тэгэхээр та хэд маань бас энэ сувгууд руу ороод манай олон нийтийн сувгуудыг дагаарай. Тус бүр дээр нь ороод танилцаарай гэж хүсмээр байна. Хоёрдугаарт Flappy Wolf гэдэг тоглоомын маань эхний сизон амжилттай дуусаад тоглогч нар маань бол маш амжилттайгаар бидний таамаглашгүйгээр их олон оноо авч маш идэвхтэй оролцсон. Тэгээд бид хэд бол бас нэлээд хэд хэдэн сайжруулалтуудыг хийгээд удахгүй season 2-оо та бүхэнд хүргэх болно. Season 2 дээр бол лидерборд бас арай жоохон өөрчлөгдөж байгаа. Зөвхөн оноогоор биш нэг хүн одоо хамгийн олон хэр явсан бэ ч юм уу те. Хувь хүний өөрийн индивидуал амжилтаар гэтэр гэсэн юм гой шин сайжруулалтууд орж ирж байгаа. Бас мөн удахгүй зөвхөн Flappy Wolf биш нэмээд бид хэд 3-аас 5 тоглоом оруулж ирэхээр ажиллаж байгаа. Зэрэг бол тоглоомын хөгжүүлэлтийн ажлууд бол зэрэгцээд маш эрчимтэй хийгдэж явж байгаа. Удахгүй та бүхэндээ геймингээрээ гой сюрпризүүдийг барих болно. За тэгээд энэтэй холбоотойгоор дараагийн нэг том сэдэв байгаа. Хэдүүлээ бас энэ талаар бас урд нь нэлээд ярилцж исэн. Бид чоноо нөгөө OpenSea руу гаргая. OpenSea-г дайлаар Morty гэдэг ийм project явж байгаа. Тэгээ энэ project-ийн дагуу бол маш амжилттай явж байгаа. Маш олон чон эзэмшигчд маань OpenSea руу өөрсдийнхөө чоныг гаргаад эхний арилжаанууд хийгдээд эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ талаар
одоо энэ чонны road map-ийн талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Энэ дээр ер нь цаашдаа ямар вижнтэй явж байгаа вэ гэдгийг савитайгаа бас нэмж мэдээлэл өгнө гэж хүсэж За тийм. За чоны road map одоо шинжлэхдээ одоо илүү тэ чон эзэмшигч болон чон NFT гэдэг чинь ер нь тийм санхүүгийн бүтээгдэхүүн юм байна тэ чон эзэмшигч NFT эзэмшигч хүмүүс маань цаашаа тийм санхүүгийн одоо эзэмшинд оролцож байгаа тийм манай Монгол NFT платформ дээр тэгж явж байгаа. Тэгээд цаашаа болохоор энэ тэ одоо гадаадаас хүн NFT авсан хүмүүс тэ чоны NFT авсан хүмүүс нэг юм яг энэ community-д хамраад ямар хэрэгтэй ямар шаардлагатай гэдэг зорилгоор одоо юу гэсэн тэ ичи хам юу бол одоо яг Монгол NFT дээр явж байгаа байдлаар явуулах болох байгаа. Тэр нь болохоор бас технологийн талаас нь юу хатан юу тийм стратеги одоо энэ дээр уушаад явах. Тийм болохоор бид нар технологийн шийдэл гаргаад илүү decentralized version-ыг одоо decentralized эдшилдэг юу хийгээд явж байгаа. Тэгэхээр тэн дээр одоо удахгүй эдшмэн тэнцээ буухаар юм байж чинь технологийн талаас нь за тэгээд roadmap дээр бас их олон ажлууд хийж байгаа. Тэрийг одоо энэ дээрээс бас ярих юм бол бас их жоохон мэдээллийн чанарт ороод өнгөрч байх. Тэрийг яг илүү roadmap-ийн тэр white paper гарцхан дараад илүү дэлгэрэнгүй тайлбарлая. За тэгээд ер нь бол өнөөдөр бас NFT coin-тай холбоотой бас нэг зарим нэг юм одоо энэ дээрс бас дурдах хэрэгтэй байна. Тэгээд тэр нь болохоор бид нэр Binance Smart Chain дээр NFT coin гаргасан байгаа. Polygon дээр бас NFT coin гаргасан байгаа. Тэгээд гол зорилго нь ерөнхийдөө энэ chain-үүдээр гаргаж илүү хүртээмжтэй болох зорилготой байгаа тийм. Тэгээд транзакшн хийх болгон дээр ч гэсэн бас шимтгэхэд багтаа chain-үүдээр орж ирэх нь бас их чухал байгаа. Тэгээд тэр үүднээс Binance Smart Chain болон Polygon дээр гаргасан. Тэгээ Binance Smart Chain дээр бас цаашлуулаад PancakeSwap дээр юу нэр decentralized chain дээр NFT гаргасан бас тэндээс харилцаа хийгдээд явж байна, харж байна. За тийм байна. Тэгээд Binance Smart Chain дээр бас гаргадаг юу нь болохоор олон улсын зах зээл рүү одоо улсын бирж рүү гарах ажлуудын хийгдээд одоо бас яриа хилцээрүүд нь хийгдээд явж байна. Тэгээд эхний байдлаар одоо амжилтсан approval авсан байгаа. Тэгээд ямар бирж болон хизээ гэдгийг нь одоо өнөөдөр задлахад арай жоохон эрт байх шиг байна. Тэгэхээр ер нь бол явандаа тэр юм дээрс яг цаг нь одоо болохоор тэрийг зарлнаа гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдрийн бас яг гол зорилго ерөнхийдөө NFT coin дээр бол ерөнхийдөө тийм ажил хийж байгаа шүү гэдгийг бас хэлчихье гэж дурдчихъя гэж бодлоо. Тийм байна. За тэгээд цаашлаад одоо Etherscan, Binance Scan, Polygon Scan гэсэн юм гээд өмнөх stage call-ууд дээр бас яг хэлжсэн. Та нарын мэдээллүүдээ жоохон хүртээмжтэй болгооч. Coin-ийн талаар бас яг мэдээлэл олдоход хэцүү байна, хүндрэлтэй мэдээллүүд нь жоохон дутуу байна гэдэг юмудыг бол айгуу сайн сонссон байгаа. Тэгээд тэр болгоныхон мэдээллүүдийг бүгднийг ер нь чиглэлээд оруулаад явж байгаа. Та нар одоо Etherscan ч юм уу Binance BSC scan дээр ороод Монгол NFT-г хайх юм бол шууд Монгол NFT coin-ы мэдээлэл лого одоо бас social сувгууд болон вебсайт бүгдээрээ айгуу чиг бүгдээрээ гоё гарч ирж байгаа. Тэгээд тийм байна. Тарг юм болчихсон. Баярлалаа. Тэгээд ерөнхийдөө бол өнөөдрийн бидний та бүхэнд хүргэе гэсэн мэдээллүүд маань бол ингээд болж байна. Тэгээд одоо 2 цаг 20 минут болж байгаа юм чинь 2 цаг 25 ч юм уу 30 хүртэл ганц 2 асуулт та бүхэн байвал
асуулт санал хүсэлт байвал сонсъё гэж бодож байна. Тэгээд асуулт асуумаар байгаа хүмүүс маань гараа өргөөд суугаад явъя. Тэгээд энэ бичлэгүүд маань бүгдээр манай групп дээр болон YouTube дээр лайв яваад хадгалагдаад үлдчихэж байгаа учраас та бүхэн дахиад ороод сонсох боломжтой. Мөн сонсож чадаагүй хүмүүс нь нөхөд бас сонсох боломжтой байгаа шүү. За асуулт явъя. Асуулттай хүн байвал гараа өргөөд асууж болно шүү. Манай хэд гараа өргөж байгаа хүмүүс дээш нь татаад оруулаад ирнэ те. Анх болт асуулт гараа орсон байна. Сайн байцгаана уу? Өдрийн мэнд. Би танай койны бас холдор тэгээд эзэмшигч. Тэгээд асуулт зогсон маа. Таад бол айгүй сайн ажлууд хийх юм аа. Тэгээд энэ ажлууд минь ягаад койны минь үнэтэй ингээд холбохгүй юм доо. Одоо ингээд би IT-тэй танихыг амар бичдэг байхгүй яа. Тэгэхээр угаасаа IT-тэйг адилхан хэдхэн секундэд дууссан гэдэг утгаараа тэгээд ижил хүнтэй гарсан гэдэг утгаараа бас тэгтээ. Тэгээд IT минь болохоор одоо ингээд нэг мультийн байдлаар комплекстэй нэг 45 төгрөгтэй ерөнхийдөө анхныхаа 0.30 дээрээс 15 мөнгөөр 15 төгрөгөөр илүү юм бид байгаад байна. Тэгэхээр манай койн минь болохоор өөрөө бүр одоо ингээд анхны аяагаас нэлээд хомчсон байдаг. Би болохоор ер нь бол та хэдийн авир муу ойлгох дурггүй юм гэсэн ч дурггүй зүгээр адилхан хоолд итгэдэг. Гэхдээ ингээд яг одоогийн нөхцөл байдал дээр бол ингээд нэлээд мастер нэлээд сөрөг мэдээлүүд их байна. Тэгээд үнэн нэлээд гомчсон байна. Энд дээр манай хоолдорцсон зүгээс ямар арга хэмжээ авч байгаа вэ? 0.30 дээрээ барих боломжтой юу? Яаж 0.30 дээрээ барьж ийс нөгөө хоолдорууд бидний итгэл сэргээж одоо төсөлтөө үнчээр одоо ингээд хандах ийм байдал маань нэмэгдэх гээд байгаа учраас энэ талаар асууя. Баярлаа. За энэ дээр сая би жоохон мэдээлэл өгөх үү. Бидэд яг ер нь бол ажлууд төлөвлөөд нэлээд ажлууд хийгдэж байгаа. Тэгээ бас яг одоо ганцхан хүчин зүйлээс одоо энээс болж ийн гэж хэлэхэд одоо бас хэцүү. Тэгээд энэ тал дээр жоохон мэдээлэл өгөөч гэж хүсэж байна би. За одоо энэ логикл байдлаар одоо хариулна гэхээр бас яг үндэслэлд өөрчлөсөн гэдэггүй байна л да. Яг яагаад энэ зөндөө ажлууд хийгдээд байдаг зөндөө улсын технологи болон одоо бүтээгдэхүүний одоо баялаг бүтээгээд байдаг. Тэгээд нөгөөх нь цаашаа ингээд койн юм дээр бол нүүр царай гарах хэрэгтэй болов гэдэг. Тэгээд одоо холбогдохгүй гэхээр бас айгуу тийм сонин юу гэх юм. Тэн дээр бол би одоо яг үндэслэлд бол ингээд бэст бас ингээд хариулахад бол бас жоохон тодорхой. Яг угаасаа бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Тэгээд ямар ч төсөл байсан гэсэн яг хүмүүсүүдийн үнэлж байгаа үнэлэмж бол одоо юу гэдэг те адилдах байдлаар л яваад байна гэж хараад байна л да. Өнөөдөр яг 0 ажил хийсэн прожект эсвэл 100% ажил хийсэн прожект хоёр ерөөсөө одоо ялгаж салгах сонирхол байхгүй ч гэдэг юм уу тийм. Нэг талаар нэг тим юм ажиглагтаад байгаа. Хоёр талаар яг мэдээлэлээ бас мэдээлэл яаж авч байгаагаас хамаарч л байгаа. Бид нар бол одоо жишээлбэл мэдээлэл өгөөд байхад огт юм хийдгүү гэдэг мессежүүд айгүй олон байдаг. Тэгээд тэрэн дээрээс үндэслээд бид нар бас энэ бэлгүүний хэлдгээр мэдээллүүдээ сайн өгөө юм хийж байгаа юм бол тэрийг сайн тийм хэлье гэдэг тийм бас тактик баримталж байгаа. Тэнгүүд яг миний хэлэх гээд санаа нь болохоор 1 жилийн хугацаа өнгөрлөө тийм 1 жил бас болоогүй байна 11 сар гэхлээр. Тэгээд ер нь яагаад coin гэж юу вэ? Coin яаж өсдөг вэ гэдэг талаараа хүмүүсээс айгүй мэдээллүүд нь өөр байдаг, мэдлэгүүд нь өөр байдаг юм шиг ажиглагтаад байна тийм. Тэгээд utility бас governance гэдэг токен байгаа. Өөрөөр хэлбэл бид нар бол амлаж байгаа юм нь utility-г нэмээд дэд бүтцээ нэмээд байхад энэ utility-гээр манай coin бол жишээлбэл тийм хэний ч одоо нэг юу гэдэг хараад биш математикаараа бол ингээд шатаад явахад өсгөр тийм тооцоолол байгаа гэсэн үг. Тэрийг бол хүмүүс бол ихэвчлэн мэдгүй л баг шиг байна. Одоохондоо яг юу игээд байгааг нь мэдгүй байгаа.
Миний хэлэх гээд байгаа санаа бол хэрвээ бид нэр бүгдээрээ энэ дэд бүтцээ тий бүгднийг хийгээд за тэгээд тухар гадны зах зээл дээр сая ийм прожектуудаараа амжилттай ажиллаад тэгээд энэ utility-г нэмээ явах юм бол бүр сайнаар хэлэх юм бол амар их ажил хийгээд utility нэмлээ гэж бодоход coin-ы тоо ингээ багасаад асар хурдтай багасаад явна л гэсэн. Тэгээд багасаа явах юм бол мэдээж хэрэг юу байна? Эргэлтнээс багасж байгаа coin бол ханш угаасаа өсгөн гэсэн үг. За тэр бол яг нэг техник шийдэл байгаа даа тийм. Хүмүүс тэлцлийн асуудал явдаг. Хүмүүст итгэж прожектд итгэдэг зарим нь үгээсээ болоод гардаг. Энэ харьцаа бол мэдээж хэрэг байгаа. Гэхдээ энэ итгэлцэл гэдэг юм чинь бол юм хийж иж зүйл те зарим хүн нэг сар итгэдэг, зарим нь нэг жил итгэдэг, хийж байгааг нь хардаг, зарим нь шантраад дундаас нь гараа явдаг. Тэгэхээр миний бодлоор бол энэ жил хүрээгүй бид нэр юм хийгээ явж байхад яг үнэндээ бол итгээ явж исэн хүмүүсүүд нь бол цөөхөн байгаа юм шиг санагдаад идэв. Яг ерөнхийдөө яг юу хийж байгаа вэ гэдгийг нь харахаас илүүтэйгээр тийм өөр байдлаар тийм мэдээлэлээр өөр байдлаар аваад яваад идэх санагдаад байна. Тэрнтэй холбоотой энэ ханштай холбоотой тэгжил гараад байгаа гэж байна. Тэгээ яг юмнууд маань хийгдээд саяны юмнууд үнэхээр ярьсан хэлснийг хийгээд utility-нүүд нь ороод прожектууд нь амжилттай болоод тэгээд тэрийг мэдээж таниулаад явах юм бол энэ бол энэ ийм юм байсан биш үү гэл тэр үед бол асар хурдтай л хүмүүс ер нь ухаарах байх гэж боддог. So ер нь одоо яг энэ бусад амжилттай coin-ууд болон тийм ингээд юм дээрс нь харахад бол Монголын талаар самжтай дэлхийн coin-ы юм дээрс нь харах юм бол цаанаа одоо project болон цаанаа blockchain гэж байдаг юм уу цаанаа тэр багтаа юм дээрс нь явж байгаа coin-ууд ер нь ингээд шишидэд үлдсэн болон тэгээд цаашаа ингээд явдаг. Ер нь яг тэр философиг илүү бариад явж байгаа. Тэгээд тэр болгон дээр нь ингээд тий одоо энэ төслүүд ингээд араас ингээд төслүүд ингээд яваад байна гэдэг чинь энэ болоод ингээд блокчейн дээр болон технологийн бас бүтээгдэхүүн үүсгэж байгаа гэдэг чинь хэрэглээ цаашаа өсөж байгаа. Тэгээд тэр хэрэглээг нь ер нь айлтгах үүсгэх зорилготой одоо ингээд Монгол NFT гэсэн платформоос тэгээд стрим явуулчихын тэгээд ингээд тоглоом цаашаа тэр sandbox-ын тоглоом гэдэг юм уу тэгээд араас энэ тэгээд одоо энэ proof layering token гэх системүүд гэдэг юмуд ингээд цаашаа араас явж байна. Тэгээд бид нар болохоор ч одоо яг ингээд яг бүтээгдэхүүн одоо гайхах гэх юм уу та одоо энэ бүтээгдэхүүний суурь болгож бид нар илүү тэрийг илүү баялаг болгож авч байгаа маа. Тэгээд тэр л одоо үнц нь гэж бодож байна да. Яг бол анхныхаа ойлгох гэсэн үн дээр бариад өгөөч юм бол нөгөө бидний бас сэтгэл нэмэгдээд ингээд төслийг ингээд удаан хугацаанд ингээд хэдэн жил чамд ингээд хоол хийгээд байж хатад бизнес юм чи үздэг хүмүүс зүгээр баг. Зөндөө байгаа хаа тэгээд хаад зөвхөн юм уу анхныхаа IOS үн дээр л одоо coin-ийнхаа үнийг бариад өгөөч гэж хэлж байна. Анхтай coin гарахтаа мэдээж энэ хэвшлийг тооцоож гарсан болов бодож байна. Яа, баярлалаа. Ер нь бол бидэд айгүй хичээж байгаа. Тэгээд ямар ч байсан нөгөө нээлттэй зах зээл учраас яг нэг хүний ч юм уу одоо manipulation ч юм уу одоо иймэрхүү байдлаар явах нь бол одоо хуулиар хориотой болсон. Тэгэхээр бол бидэд одоо ямар ч байсан coin холдруудынхаа эзэмшиж байгаа маа төсөлд итгэдэг хүмүүстэй бол value үнцийн одоо гаргах тэдрийг одоо илүү их ашиг үр өгөөжтэй байлгах талаар бол бүхий л арга ажил чадах юмнуудаа бол цаашид авч хэрэгжүүлж явнаа. Тэрэн дээр бол бид тууштай байна гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд айгуу гоё асуулт байлаа. Тэгээд бас яг та бүхэн шиг юм бидэрт итгэдэг хүмүүсээс болоод бид нар ингээл хичээгээл энэ ажлуудыг бас хийгээд яваад байгаа шүү. Хэлмээр байна. За. Сайн амт шүү. Шимэд болоо. Мик нь болохгүй байх шиг байна. Сонсохгүй байна.
За Мика янзалж байгаа хооронд нь өөр гар өргөсөн хүн байвал Одоо орж ирнэ. Байна уу? За тэгвэл өөр хүн очие та. за тэг. Байна уу? Байна. Сайн байна уу? Өдрийн мэнд. Сайн байна уу? Өдрийн мэнд. За нэг миний хувьд бол яг энэ төсөл бол анханасаа итгээд дараал явж байгаа. Тэгээд үнийн хувьд ч гэсэн одоо яг ингээд энэ баг байгаа гэдэг нь хинч нэг оролцоогүйгээр маркетинггүй энэ байр одоо байгаа байд төвшөнд нь бол би ер нь бол байх ёстой зүйл гэдэг талаас нь харж байгаа. Харин нөгөө нэг одоо та бүхний ингээ хийж байгаа ажлууд нь аюул гоё зөндөө ажил хийгдээд ингээ яриад байдаг. Бид нар бол нөгөө яг технологийн нарийн мэдлэггүй хүмүүс байгаа шүү дээ. Тийм хүмүүс маань учраас нөгөө яг юу хийгдээд яг цаана юу яригдаад байгаа энэ сайн ойлгохгүй байгаа байхгүй юу? Жишээ нь сая нэг фестивал дээр оролцоод ийм байдлаар оролцсон гэдгийг бол яг ингээд яг шууд ойлгочихгүй байгаа юм. Тэгэхээр үл нөгөө би бол миний хувьд бол нөгөө жишээ нь саяны тэр хийгдсэн ажлыг за нэг ийм юм хийгдэж байгаа шүү гэдэг нь жижигхэн анимашн ч юм уу нэг байдлаар анимын байдлаар ч юм уу хийгээд ингээд үзэгдэх байдлаар ингээ богинохон хэмжээний таниулчих юм бол илүү үр дүнтэй тэгээд ийм хийж байгаа юм гэдэг илүү ойлгоход хэлбэр юм болов гэдэг талаас нь санал хийх гэсэн юм аа. Баярлаа. Баярлалаа. Маш гоё санал байна. Тэгээд бид бас маркетингийнхаа багийнхантай ярилцаад өөрсдөө хийж байгаа төслүүдийг бас юм видео аним хэлбэрээр тийм хэлбэрээр хүргэх тал дээр бас ажиллая гэж бодож байна. Тэгээд ер нь бол хүмүүс бас яг одоо уншихаасаа илүү харж одоо юмыг илүү мэддэг болсон гэдэгтээ бас санал нэг байна. Тэгээд таны саналыг сонслоо. Аль болохоор авч хэрэгжүүлэх тал дээр бол ойрын хугацаанд зохион байгуулъя гэж бодож байна. За амар төвшний микрофон болоогүй шиг байна тий. Баярхуг аваад тэгээд дуусах. Тэгвэл баярхуг хүн байгаа маань угаасаа. За тийм. Сайн байна уу? Сонсогчдоо. Сонсож байна өдрийн мэнд. За өдрийн мэнд. За. Зард бодлоо. Окей. За ер нь анхнаас нь энэ төслөлтөд анхнаас нь ингээд оролцоод идэвхтэй явж байгаа нэг юм хоодлор хүн байнамаа. Тэгээд одоо янз янзын платформ аппликейшнууд ингээд гаргаад явж чинь за хүмүүс бас тэр болгон сайн хүрдэг гүгэн сайн мэдхгүй ямар ч өөрийнхөө хэмжээнд бол оролдоод туршаад үзээд явдаг. За гол нь нөгөө хүмүүсийн сонирхоод байгаа зүйл нь NFT coin гэдэг юм байна шүү дээ. Тэгэхээр энэ бидний үүсгээд байгаа энэ community за энэ экосистем дотор одоо хэрэглэгдэх одоо бүхэл гүйлгээ гэдэг юм уу те тэр юмнууд бүгдээрээ NFT coin-ороо ер нь хийгдэх боломж юу гэдэг юм болоо те. Тэгээд гол нь хийгээд байгаа ажлууд, төслүүд за энэ аппликейшнууд гэдэг юм уу те. Энэ юмнууд маань өөрөө NFT coin-тойгоо ер нь яаж холбогдоод байгаа гэдгийг бас хүмүүс бас ойлгохгүй байх шиг санагдаад байдгийг. Зөв. Энэ дээр та маань нэмэлт тайлбар хэлээд өгөх боломж байна уу? Одоо энэ бас сонирхоод юу юм болоо гэдээ ороод ирсэн улсууд бас зөндөө байгаа бох те энэ дотор. Гол нь энэ community coin маань энэ үүсгээд байгаа экосистем төр маань яг ямар үүсгэж байгаа юм бэ? Ямар үүсгэх юм? За. Ядч л нөгөө энэ Монгол NFT гэдэг бирж байгаа шүү дээ тийм. Тэр бирж дээр NFT coin-оор гүйлгээ хийхийг дэмжсэн одоо тэгээ давуу талууд чимхүү юмуудыг бас илүү оруулж өгөх санагдав. Яг нь хамгийн сүүлд одоо тэр NFT coin-оор NFT худалдаж авах юм бол гүйлгээ хийх юм бол 5% шимтгэлтэй болоод буурсан байх шиг тийм. За магадгүй одоо юу гэдгийг зөвхөн өөрсдийнхөө чоны арилжааг хийхдээ NFT coin-оор төлбөр тооцоод хийх боломжтой байлгах юм уу. За тиймэрхүү байдлаар coin-ийнхаа хэрэглээг дэмжих юмнуудыг одоо энэ янз бүрийн аппликейшн платформудаар илүү шивтгэж өгчээс coin маань хэрэглээ үнцээр өсөж явах болоо гэж бодоод байна л да. За баярлалаа үзүүлээ. За баярлалаа. Маш гоё асуулт байна те. Тэгээд манай хэд яг өөрсдийнхөө харилцаж байгаа төслүүд дээр coin-ийнхоо хэрэглээ, тэгээд coin-оо ер нь экосистемдээ яаж ашиглах гэж байгаа талаар товч хариулдаг болж явж байгаа хөө.
Азиагаас эхлээд Тэг үү. За яг тэгээд нөгөө нэг ер нь бүх utility гэдэг маань өөрөө хэрэглээ те. Тэгээ application хийгээд идэг юм хийгээд идэг project хийгээд идэг тэрний цааталт coin уягдахгүй болвол тэрийг бид нэр энэ бараг тэг яриад димээ үр дүнг болно. Тэгэхээр бидний хилээд байгаа энэ юм хийгээд байна гэсэн юмнуудын цааталтанд дандаа экосистем coin-ороо utility яаж үүсэх вэ гэдэг юмыг л бодоод яваад байгаа гэсэн. Тэгээд тэрэн дээрээс үндэслэж тэр application project-уудаа хийж байгаа гэж ойлгож байна. Манай дээр одоо бол Монгол NFT платформ тий marketplace бол utility NFT coin-оор явдаг, төгрөгөөр хосолж явдаг. Тэгээд тодорхой бас нэлээдгүй хэмжээний NFT анх гарснаас хойш utility-нд оруулаад тэгээд тэр NFT-гээ бас дараа шатаагаад эргэлтэнд байгаа NFT-г шатаагаад явж байгаа. Энэ бол marketplace гэсэн project тусдаа одоо нэг төсөл гэж ойлгож байна. Бас мөнтэй адилхан стрим бас ялгаа авахгүй энэс цаашаа хөгжиж байна. Одоо та бүхэн харж байгаа хэсэг бол ингээд зогсчихгүй ингэж ихний хэсэг нь гараад ирсэн байгаа гэсэн. Ингээд цаашаа энэ стрим бас цаашаа хөгжиж байгаа. Бид нэр delete-ийг гаргаж өгөхөөр ингээд ажиллаж байгаа. За тоглоом бас мэдээж хэрэг delete явж байгаа тийм. Яг манайд өөрөөсийнхөө юм ярих би зөвөр ерөнхийд нь нэг хэлэхэд саяны баярхүү асуултанд баярлалаа гоё асуулт танд. Хэдүүлээ нөгөө нэг зах зээлээ бас амар сайн мэдэх хэрэгтэй юм шиг санагдтыг. Монголд бол хэдүүлээ Монгол NFT хийцэн NFT хэрэглүүлээд үзсэн те. Гэтэл гадны зах зээл дээр өшөө олон хүмүүс байж идэг. Крипто жишээлбэл авч үзсэн хүн гэдэг 300 сая хүн байна гэсэн судалгаа байдаг. Тэрнээс дахиад 4% те 12 сая хүн бол яг энэ төвхтэй бүр юм мэрэгжлийн түвшний хэрэгэлдэг хүмүүсүүд дулаан фэн гэж нэрлэж болно юм хүмүүс байдаг гэж үздэг. Тэгэхээр энэ зах зээл дээр бас тоглох нь хамгийн одоо өндөр өгөөжтэй хэсэг байгаа таах. Тэгээ зөвхөн хэдүүлээ энэ дотроо ярих биш гадагшаага гараа гэдэг байгаа маань тийм л өчтэй. Тэгээд саяны нөгөө нэг төслүүд маань ардталтаа дандаа utility-тэй учраас хэрвээ ямар нэг байдлаар амжилттай те одоо босод төлөөд мэдж байгаач coin ч нэг төсөл байгаа шүү дээ. Тийм олон юм болох. Ганцхан л амжилттай болоход хичнээн хэмжээний market cap-та болдог үлээ. Хичнээн хэмжээний дэлхийгээр сонирхол татдаг үлээ гэдэг. Энэ зах зээлийг бас нөгөө нэг илүү бид нэр юу байгаа даа шүү. Touchcloud тэгээд хийгээд байгаа шүү гэж бас хэлмээр байна. Тэр Ажагийнхаа хэлсэн дээр нэмээд ганц хоёр юм хэлчихье. Яг ер нь бол өөртөө баярхүүтэй бол 100% санал нэг байна. Бид хэд бол ерөнхийдөө өөрсдийнхөө хийж бүтээж байгаа төслүүд, аппликейшнууд за платформ болгон дээр NFT coin-ы одоо utility-г дэмжих ажлуудыг хийн. Зарим дээр нь бол хийж байгаа. Одоо жишээлбэл стриминг сервис дээр удахгүй бас coin-ороо төлбөр тооцоо хийгээд тодорхой контентуудыг үздэг. Тодорхой хаалттай хүрээнд бий болсон контентуудыг үздэг. Тэгээд уран бүтээлч болон платформ хоёр тэрнийхээ фиг одоо хуваадаг ч юм уу те. Иймэрхүү модельүүд хөгжүүлэгдэж байгаа. Тэгээд иймэрхүү нөгөө ганц coin-той холбоотой хийгдэх юмнууд дээр жоохон цаг ордог, дэд бүтцийн ажлууд маш их хийгддэг. За Монгол NFT дээр бол жишээлбэл түрүүн бас яг хэлж юм те. Coin-оор арилжаа хийх юм бол шимтгэл нь 50% буурсан байгаа. Цаашдаа бас яг чоннууд зөвхөн coin-оор зарагддаг байж болно. Гэхдээ яг бид нар бас igen хүмүүсийн нөгөө сонголтыг бас их хязгаарламааргүй байдаг. Бид нар болохоор аль болохоор боломжийг олгоод давуу талуудыг үүсгэж өгөө гэж боддог. За тоглоомн дээр бол та бүхэн харсан баг. Одоо энэ бол дөнгөж ихний жишээ тоглоом гарч ирсэн. Цаашдаа бол play to burn буюу тоглоомн дээр ямарваа нэгэн үйлдэл хийхин тулд coin ашиглагдаад ашиглагдсан coin маань бол эргээд шатдаг. Ийм зарчмаар явна. За энэ token proof ч юм уу одоо бусад сервисүүд маань бол энэ NFT болон бидэртэй coinтэй холбогдоод байгаа энэ ажлуудыг бас давхар юм supportlж өгөх, илүү олон нийтэд таниулах, илүү гадагшаа болон гадны одоо хүмүүсийг эдний төслийг сонирхож үзье гэж юм сонирхлын төрүүлэх бас юм гарцууд хөгжүүлэгдэж байгаа. Тэгээд ер нь бол ер нь өнөөдрийн стейжн дээрээс нэг юм айгуу сайн ойлголоо. Энийгээ бид бас ажиллуулъя гэж бодож байна. Coin-ы utility хэрэглээ нь яаж яваад байгаа, энэ аппликейшнууд нь юу хийгээд байгаа, энийг бол илүү ойлгомжтой энгийн хэлбэрээр
технологийн их ийм хүнд нөхцлөөр бишээр олон нийтэд танилцуулах ажлыг бол бас одоо анимашн оролцуулаад ч юм уу түрүү яг тэр миний хэлдэг санаа шиг тийм ажлуудыг бас ойрын хугацаанд зохион байгуулъя гэдэг бодол төрж байна. Тэгээд энэ ажлуудыг бол ойрын хугацаанд зохион байгуулаад та бүхэнд бас мэдээлэлд явъя гэж бодож байна. За тэгээд өнөөдрийнхөө стейжийг ингээд өндөрлөе гэж бодож байна. Цаг зав гаргаж оролцсон та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд 2-7 хоногийн дараа дахиад зарлж агаад стейжээрээ уулзцгаая.